За сайн уу. За намайг Дарья гэдэг. Би Польш улсад амьдарч байгаа. Тэгээд сүүлийн 2 жилийн хугацаанд тус улсад амьдарч байгаа. Тэгээд өөрийнхөө хамгийн анхны өндөр авсан цалин 4,000 залуучууд талаар ярих гэж байна. За тэгээд яагаад ингэж ярих гэж байгаа вэ гэхээр тэгэхээр хүмүүс нөгөө нэг гадаадд амьдрахлаэр яадаг штэ мөнгөө юунд зарцуулсан юм бэ? Яаж амьдраад байгаа юм бэ? Тэгээ мөнгө ч хайчсан юм бэ гэдэг. Би бас ээж хүн тэгээд хүү маань ээжээ та яг мөнгөө яасан юм бэ гэд та яг одоо тэгээ хоёулаа ингэж зорж байгаа хүсэж байгаа зүйл мөнгө чинь хангалттай хөрөлцөж байгаа юм уу гэж айгүйх асууж байгаа болохоор хэд цалин зарцуулалтаа яаж зохицуулсан бэ гэдэг талаар ярив. Тэгээд шууд одоо задаргаандаа орё ерөөсөө. За тэгэхээр би тооцож үзье. Хороо 1000 евро авсан гэж тооцсон өөрийгөө максимум миний орлого болохоор 4670 золоод болсон. Тэгээд хоол хүнс түрээс тээврийн зардал, интернет, зэрэгээ хасаад мөн ирээдүйн зорилго буюу яг нэг хүүгийн маань хүсэж байгаа зүйл эрэндээ сая төгрөгийн хадгаламж хийсэн байгаа. Эхлэлийн хөрөнгө сая төгрөгөөр хэлсэн байгаа. Монгол руу шилжүүлээ сая төгрөгийн шууд автоматар ингээд цалиндаа хийсэн байхгүй яагаад гэвэл угаасаа энэ миний авсан хамгийн өндөр цалин. Бүр Польш улсад ирээд би 2 жилийн хугацаанд ажиллаж байхдаа авч утсан хамгийн өндөр цалин шүү. За тэгээд яг өөр сонирхолтой мэдээллийг дараа нь би хэлж өгч болно л та. Тэгээд энэ найрцаар нэг 800 золоод болж байгаа. За ер нь нэг 800 золоод гэж бодчиход болох хаа. Тий. За тэгээд би нэг ихтэй сайн тооцож хараагүй юм байна уучлаарай. За тэгээд яаралтай өөр дарсан надад маш их хэмжээний өөр байгаа. Ерөнхийдөө тэгээд угаасаа бүх хүнд л өөр байгаа шүү дээ. Энд нааша эрхийн тулд ямар их зарлага мөнгө гаргаж зохицуулж ирж байгаа билээ нэгдээд хордоод угаасаа хин хүн одоо мөнгө санхүүгийн асуудал байхгүй байх гэж юу бол байхгүй тодорхой хэмжээгээр их бага контент тухайн минийхэн боломж болсон шалтгаанууд байнга өршөлтөй байгаа. Тэгээд миний хувьд бол бүр ингээ макс тагтарсан өөртөө байгаа. Тэгээд би чадан ядан астоор термороо нөхөд ингээд багаар гэхдээ тогтмол дарж байгаа. Яагаад гэвэл энэ зүйлийг тухайн хүн надад ингээд сэтгэлээ гаргаж шингээж зээлсэн учраас би өгөхгүй байж болохгүй. Гэхдээ жоохон удаж байгаа. Тэгээд яг энэ бичлэг үзэж байгаа хүмүүс очлаарай. Тэгээд миний сая төгрөгийг бас очлаарай. Би өөрөө дарж болох байсан ч гэсэндээ зүгээр би сая төгрөгийг хадгалах болохгүйсэн юм аа. За тэгээд би яаралтай өөр буюу 850 золотыг би хүнд өгсөн байгаа. Энэ нь болохоор эсвэл би утасгүй болчиход тэгээд утасны уцаа ширгэлж байгаа. Нөгөө уцаа эвдэлцэн дахиад тэгээд тэр утасныхаа Монгол руу бас нэг 300,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй болчоод би ламбард надаа өөртөө байгаа зүйлээ тавиад тэгээд нэг 300,000 төгрөг буюу 350 золотыг аваад тэгээд Монгол руу шилжүүлсэн тэрийгээ бас дарсан байна. За хоол хүнсийг болохоор би энэ дээр тооцож оруулж өгөх байна. Гэхдээ ерөнхийдөө хоол хүнсийг би нэг 500 золоод орчимд барихыг хичээдэг. Ер нь бол 500 золоод чинь 500,000 төгрөг штэ. Нэг золоод чинь 850 төгрөг байхгүй юу? Тэгэхээр чинь 425,000 төгрөг болж байна л та. Би 425,000 төгрөгийг сардаа хүмүүсэнд хэрэглэхийг хичээдэг гэсэн үг. Гэхдээ энэ бол их мөнгө ерөнхийдөө. Тэгвэл бас яг цагаад болох юм бол бага мөнгө. Яагаад гэвэл бид нар маш их хэрэглэдэг. Энд бол мах айгүй үнэтэй. Би нэгтгэхэд яачлаа ингэ бүр задлаад амар урт бичсэн юм байна. Тэгээд утасны төлбөрт 50 золотыг хийсэн байна. Ерөнхийдөө нэг 50,000 төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ нэг сард нэг 25 билүү 35 гигабайт орж ирдэг юм аа. Тэгээд бид нар бол 1 гигабайтыг маш ихээр хэрэглэхээс биш нөгөө ярих шаардлага байдаггүй учраас ерөнхийдөө хамгийн өндөр гигабайттай гэж хэрэглэдэг. Яг гэхдээ бас яг гэрийн интернет дээр орж иж магадгүй би энэ сар гэрийн интернет хийгээгүй учраас байхгүй байна. Энэ сар гадуур хоолтол бага байсан. Ерөнхийдөө гэхдээ би ер нь их гадуур айхтрын хооллоод байдаггүй. Бас гэтээ мэдээж шаардлагатай үед гадуур хооллох шаардлага гарна. Бас
үнэхээр гоё гадуур хоол идмээр санагдуулсан гадуур хоол идээд юм. Одоо ахын хэрэглээ буюу би нэг хайхтар гой сайхны юм хүн гэж нэг хайхтар авдаггүй маань бас миний давуу тал болдог. Тэгээд ерөөдөө шампунь, савн те биеийн тоос шүршүрийн шинэ савн гэх мэтлэн зүйлс нойлын цаас ч юм уу те эдгээр зүйлсээ маань нийлээд нэг 150 золот болсон байна. Мэдхгүй зардал ороод чи ингээд мерсер ингээд нөгөө банкнаас айгүйх такс авдаг ингээд юуны тас ашигласны ч юм уу карт ашигласны ч юм уу эсвэл гүйлгээ шимтгэл хийсний ингээд таксууд айгүйх ингээд татвар тэгээ шимтгэлүүд айгүйх авчдаг. Тэгээд энэ дээр бас мэдхгүй нэг бараг 50 золот орчим. За 50 жараж хүрэхгүй маань за нэг 40 хэдэн золот болоо орчсон байна. Гэхдээ би мэдхгүй ингээд тэмдэглэжсэн байна мэдхгүй. Тэгээд би энэ сар нөгөө нэг эдрээс гадна тусдаа бас зардлага айгүй хөвтэй байсан. Зөвхөн гэртээ байгаагүй. Варшав руу би яаралтай явах шаардлагатай болоод манайх чинь бас нэг 3 цагийн газар 330 км гэж тооцъё л да. Варшав бас Торон гэдэг Польшийн 2 хот руу явж ирсэн. Тэгээд Варшаваасаа Торон бас нэг 2 цаг 30 минут явсан юм байна. Тэгээд 240 км зайтай байна Варшаваасаа тэгээд явж ирсэн. Тэгээд тэр зардал маань бас яг зардал болж байгаа шүү дээ. Замдаа айгүйх зогсоолт хийж амарч авих явсан. Энэ ойролцоогоор 20 30 50 60 70 81 золот чинь юуны 81 золот орох биш үү? Би бүгд 81 золотоор юм авсан байх та. Гэхдээ миний яг нэг ганц сарын хэрэглээ штэ. За ерөөдөө дунджаар хүмүүс Польш улсад хэдий хэрэг өртөг зарлагаар амьдардаг вэ гэсэн жижигхэн типогийн тэгээд гэхдээ энэ яг нэг тусдаа нэг видео болох хэрэгтэй байх л та яг 22 оны 4-р улирлын байдлаар болохоор Польш улсын иргэдийн нэг сарын дундаж цайлан $1600 орчим байгаа юм байна. Энэ нь Монгол мөнгөөр нэг 5 сая 500 мянган төгрөг болж байгаа. Тэнгүүд дундаж штэ тий. Уг нь бол дундаж тий. Эндээс ингээ бага авч болно, их авч болно. Тэнгүүд надад ерөнхийг өөрөшөө тухайн хүн болоо тухайн гэр бүл одоо бүр тухайн одоо Польшийн яг аль хотод амьдарч байгаа зэрэгсээ хамаарат бас юм маш их хэмжээгээр ерөнхийдөө хэлбэлцэх боломжтой шүү. За тэгээд ерөнхий байр болоо түрээстэй одоо амьдрах газрын талаар нь дунджаар нэг 1500-аас 2500 золот орчим болох байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр сая би түрээсийн байр хайгаад үзсэн чинь жижигхэн студ байгаа хгүй юу? Яг нэг өрөө биш студио л гэж ярьдаг гэдэг Монгол. 0 өрөөж гэх юм уу? Гэтэ эднийх 0 өрөө гэхэд бас квадрат нэг том штэ. Тэгээд нэг өрөө гэхээр чинь нэг өрөө чинь болохоор галтаа ногоон тустай болчтой билүү дээ. Зайчс нэг юм жижиг 15-25 м квадрат байна шүү. 25 хүрэх гэж магадгүй метр квадрат байна шүү. Хамгийн багадаа 1700 золот орчим байсан. Би юугаа хувиргаагүй маань шүү. Дандаа нэг золотоор тооцоод яваад байгаа юм байна. За 1700 золотоор би байр болж исэн. Тэгээд Монгол мөнгөөр нэг сая 500 орчим мянган төгрөг юм байна. Гэхдээ энэ дээр болохоор хэрэглээ одоо газ, ус, дулаан тэгээд нөгөө нэг ашиг зугаа байрны такс зэрэг одоо сөөг мөх гэдээ ороод ирдэг. Тэгээд ерөнхийдөө 2000 золот болох юм байна гэж тооцож байсан. За тэгэхээр нэг өрөө байранд байх уу эсвэл нийлээд байр төрөслөх үү гэдэг ч бас тухайн хүний сонголт болно гэсэн. Тэгээд бүр ингээд квадрат нөхцөл тусмаа тийм 3 өрөө 4 өрөө болоод ирэх тусмаараа нэг өрөө байшгээ адилхан тавьчихдаг. Гэтэ ганцаар байж байгаа нэг тийм олон өрөөнд амьдрах чинь бас яг зохимжгүй жоохгүй юу? Тэгээд гэтэ яг гэвэл байгаа тохиолдол болох байх та. Ер нь нэг 2500-аас 3500 золотод тийм байр болно. За тэгээд Варшавт гэхдээ байр бол амар үнэтэй байт юм байлээ. Одоо манай нийслэл шүү дээ. 2000-аас 3000 золот орчим гэж энэ дээр бол харагдаж байна. Тэгээд би болохоор миний санджаагаар би нэг 2300 золотод бол байр бас нэг харж ирсэн юм байна. За тэгээд жижигхэн хот одоо жишээлбэл за ингээд захын хотуудаар гэсэн үг Бэдгош ч юм уу эсвэл гэхдээ захын хотод дундаа аялал жуулчлалын төв бүсчлэл болсон те хүмүүсийг ингээд татаа байгаль уур амьсгал ингээд бүрдсэн гоё газруудаараа байрны үнэт үнэтэй байдаг шүү. Ерөнхийдөө гэхдээ үнэтэй нэг төв олол нь бас барахгүй. Ерөнхийдөө нэг
энэ дээр бол жишээгээр биткойн шиг 1200-2000 залууд орчим байдаг гэж бичсэн байна л да. Миний байсан байр болохоор 1300 залууд байсан. Тэгээд би ганцаараа баймаар байна гэж гуйгаад тэгээд 950 залуутай хүрчихсэн. Яа наваас 1100 залууд орж ирсэн байна. Яа тэгэхээр 950 дээр би дахиад таагсгсан. Тэгээд 1300 залууд байсан гэсэн. За хэрвээ байрны үн ингээд 1500-аас 2500 залуутны хооронд хойш усад амьдарч болох нэ. За тэнгуүтэй хоолмос болохоор ерөөдөө сард 500-аас 800 залуутыг хэрэглэх боломжтой гэж бичсэн байна. Ягаад гэвэл нь польш улс бусад Европын улс дондаа одоо хүнсний хэрэглээ нь хамгийн одоо бага түвшинд байдаг. Гэтэ баг гэж хэлжингууд муу бол биш. Ерөөдөө ингээд амьдрахад ингээд маш тогтвортой байдаг. Энийг гэдэг би сайн мэдэхгүй. За яадаг ч гэсэн тэнгуүтэй гэхдээ энэ бол ингээд дундаж үзүүлээд бас яг тухайн хүний хоолмосны хэрэглээ бид нар мэдэхгүй. Цагаан халтай юу, ногоон халтай юу, улаан халтай юу, эсвэл өдөр шөнөгүй мах идэх төрлийн хүмүүс үгүй юу. Тэгээд тэр балуунаас шалтгаалаад үнэн маш их хэмжээгээр хэлбэлцэн. Тэгээд дээрэс нь нөгөө нэг гой тэ их юмнууд хэрэгдэг хүмүүсс байгаа штэ. Ингээл жишээ татгах болохгүй наа. За тэгээд миний мэдж байгаа би альманд амар дуртай. Тэгээд алин бол супер хэмтэн байдаг. Тэгээд альмыг бол чөлөөт авч идэж болно. Гэтэ бас би махан дуртай тэнгууд мах амар үнэтэй байдаг. За тэр хоньны мах захыг бол бодолт авахгүй шүү. Бүр мартаарай. Нэг бүхэл нэг зүгээр юм жижигхэн нэг 500 грамм нэг хил мэл мах нь 50-60 залаад бараг 50-60 мянган төгрөг болж байгаа шүү. За нийтийн тээврийг оруулсан байна. Би ерөөдөө энд болохоор ажилчны унаа тэрэг болоод найзынхаа машиныг хэрэглэдэг. Тэгээд шууд шатхуунаа төлөөд явждаг болохоор яг сайн мэдгүй байна. Гэхдээ нэг сард ерөөдөө шатхууны хэрэглээ нэг 200 доллар болно. Нэг их хөдлөө яг яг ажлын нэрийн болоод хамт 200 сая төгрөг сард амьдарч болох нь манай ажилгүйний 10 минутын цайтай байна тийм. Тэгсэн чинь энэ дээр болохоор тэгээд тэр шатхуунаа хуваачвал болох юм. Энэ дээр болохоор сард 100 залаатыг 80,000 орчим төгрөгийг сар бүр тээврийн карт худалдан аваад тэгээд бүх нөгөө тээврийн хэрэгслэр одоо метро, автобус, троллейбуснда сууж болох нэ. За сар бүр эдгээр даатгал өгдөг. Гэтэ энэ дээр болохоор яг ингээд анхааруулгатай ерөнхийдөө эрүүл мэндийн даатгал нь усын төсвөөс ахууждаг гэдээ анхааруулсан байна. Гэхдээ хувийн эрүүл мэндийн даатгалыг сар бүр төлөөд авч болдог гэдэг 150-200 залууд угаасаа хэмжиж үүч тохиолдож болно дээ. Тийм болохоор сар бүр яг хувийн залуутыг ингээд хувийн иншүрэнс компаниас очоод авч болдог. Энийг бол би мэднэ. Гэхдээ энийг бүр дэлгэрүүлж ярих амар их болно. За тэгээд ерөөдөө бусад зарлууд буюу одоо нөгөө аялал жуулчлалтын газар үзэх эсвэл нөгөө амьдралын тухайн үеийн маяг ингээд бизнес хийдэггүй юу те ууланд алхдаггүй юу кино үзэх дуртай юу шопинг хийх дуртай юу те тэгээд тухайн хүний хэрэглээнээс хамаарат бас ер нь бол нэг сар 500 долларыг бол үрдэг гэж байна. Гэтэ энийг бол танах хэрэгтэй. За тэгэхээр ерөөдөө сар бүрд дунджаар нийт хүний зардал 3,000-аас 4,000 залуут болдог гинэ. Байж болох та ерөөдөө байр орчлоо, хоол орчлоо, бусад зарлууд орчлоо. Ерөөдөө ингээд аль болох өөрийнхөө боломжтой тайлбараар ингээд байга тооцоолол хийдэг байхгүй юу. Тэгээд гэхдээ би санхүүч бол биш. Би тийм л мэдлэгтэй хүн бол биш. Зүгээр надаас авахыг аваад хаяхыг хаяарай. Хэрэгтэй хүнд нь хэрэг болох байх, хэрэггүй хүнд нь санамж анхааруулга болох байгаа гэдэг үгнээс энэ бичлэгийг хийж байгаа.